За та бүхэн санаж байгаа бол Монгол Улсын ерөнхий сайд Лувсан намсрын оюун эрдэнэ санаачлагаар 22 оны 5 сарын 1-ээс эхтэн улс орон даяар эрт хэдрүүлэг үйлчлэг онцлогын шинжилгээг бол эхлүүлсэн байгаа. За одоогоор бол 2 дахь жилдээ явагдаж байна. За нийт хүн амын 33% бол хамрагдсан. За үүнээс 51% нь бол Улаанбаатарын, за 49% нь орон нутгийн иргэд маань хамрагдсан байгаа. За ялангуяа ингээд урьдчилсан дүнгууд бол гарсан. За тийм учраас хамгийн гол нь өнөөдөр ингээд 3 эмнэлгийн нэгдсэн баг нэг аймагт ингээд бөөнөрөө очиж ялангуяа нөгөө аллагдсан сумдууд тэр дундаа малчид тариаланчдын үйлчлэгийн хамрагдалтын хувь бол маш бага байгаа. Тийм учраас энэ хүү одоо эрт хэдрүүлэг үйлчлэг онцлогын шинжилгээг эрчимжүүлэх илүү одоо аслагдсан сумдад одоо илүү малчид руугаа чиглэсэн юм үйлчлэг онцлогын шинжилгээ хийх ажлыг өнөөдөр бол ингээд нэгдсэн байдлаар зохион байгуулад өнөөдөр 2 дугаар төв эмнэлгийн үүднээс ингээд хөдөлж байна. За энэ ингээд өнөөдрийн байдлаар хамгийн их хүн сумдтай 27 сумдтай Төв аймгаас бол энэ хүү үйлчлэг онцлогын шинжилгээг бол эхлүүлж байгаа. За тэгээд дараагийн аймагуд биднес баруун аймагуудаас эхлээд ингээд үргэлжлүүлээд энэ нэгдсэн үйлчлэг онцлогын шинжилгээг бол ингээд явуулнаа. За бид нэр анхны үйлчлэг онцлогын шинжилгээг эхлүүлэхдээ 6 багцаар эхэлж байсан. За 2 багц нь бол 0-17 насны хүүхдийн, за үлдсэн 4 багц нь насны ангиллаараа насан туршидтын багц байгаа. За энэ үйлчлэг энэ 3 эмнэлгийн маань хамтарсан баг бол насан туршидтын үйлчлэг онцлогын шинжилгээг бол хийн. За нийт үйлчлэг шинжилгээнд хамрагдсан одоо 0-17 насны хувь бол 50 гаруй хувьтай байгаа. Хамрагдaltaй бол сайн. За тийм учраас илүү биднес одоо энэ насан туршид тэр дундаа малчид тариаланчид руу илүү чиглэсэн энэ эрт хэдрүүлгийг хамралтын хувийг нэмэгдүүлэх зорилготой энэхүү өнөөдрийн арга хэмжээ бол эхэлж байгаа гэсэн. За нэг эмнэлэг гэр нэг 15-аас 20 хүний бүрэлдэхүүнтэй явж байгаа. Тэгэхээр 3 эмнэлэг гас гадна бусад яамны төрөлдсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн эмчнэр бас нарийн мэргэжлийн эмчнэр бас энэ хүү багт цуг орж явж байгаа гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө яамны харьяа эмнэлгүүд, за дээрээс нь хувийн хвшлийн бас энэ хүү үйлчлэг онцлогын шинжилгээнд бэлтгэцээг нарийн мэргэжлийн эмчнэрийн баг бас хамтарч оролцож байгаа гэсэн. Тэгэхээр нийтдээ баг энэ ч нэг 50-60 хүний бүрэлдэхүүнтэй баг өнөөдөр одоо энэчээс ингээд Төв аймгийн сумдууд руу ингээд тараад орно гэсэн. Ялангуяа 27 сумыг бол 3 эмнэлэг маань ингээд бүсчтэд хуваагаад авцсан байгаа. Тэгэхээр Төв аймгийн 3 зүгт одоо ингээд аймаг сумдуудаар үйлчлэг тойрон хийнэ л гэсэн. За бид нар бол эхний ээлжинд бол одоо өнөөдрөөс эхлээд 10 сарын 8-ны хүртэл бол ингээд ерөнхий төлөвлөлт гаргасан. Гэхдээ очиод бас нөхцөл байдал хоошоо сунах тийм тохиолдол бас гарч магадгүй. За өнгөрсөн 8 сард бол улсын 1-р эмнэлэг яг хамрагдах 7 аймгийнхаа хүрээний 4-д нь бол хүрч ажилласан байгаа. За өнөөдөр бол 1, 2, 3 дугаар эмнэлэг мөн бас хувийн хвшлийн клинико, эрүүл мэнд хөгжлийн зууны одоо багуудтайгаа хамтраад бол яг Төв аймагт эрт хэдрүүлэг эрчимжүүлэхээр гарч ийн. За манай эмнэлгийн тухайд бол яг үндсэн нарийн мэргэжлийн чиглэлийн эмчнэрээ гаргахаас гадна клинико эмнэлэгтэйгээ хамтраад яг сумдууд дээр бол яг эрт хэдрүүлгийн багцыг яг ингээд бүрэн төгс ингээ байхаар лаборатори, за мөн бусад тоног төхөөрөмжийгээ бэлдээд одоо яг гарахад бол бэлэн болсон байна. Одоо багцын үзэлгээр 18-аас 30 насныханд бол дурангийн шинжилгээ авахгүй, бусад багцууд байгаа бол 30-аас дээш насныханд бол яг дурангийн шинжилгээ байгаа. Тэгэхээр бидгээд бол зөвгөрийн дурангийнхааг бол 3 уян дурантай мөнх угаалга ариутгалыгаа бүгдийг нь бас ингээд стандартын дагуу байхаар одоо ингээд клинико эмнэлэгтэйгээ бол хамтраад гаргаж байна. Эрүүл мэндийн сайдын 256 дугаар одоо тушаалын дагуу за улсын 2 дугаар төв эмнэлгийн эмч, за эмнэлгийн мэргэжлүүдийн баг бол өнгөрсөн хугацаанд бол нийт одоо 4 аймгийн 20 гаруй сумдаар хүрч ажилласан. За энэ удаагийн баг бол одоо зүрх судас, хоол уусруулах зам, за уян дурангийн шинжилгээ, дүрс онцлогооны эмчнэргээ нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй 16 хүний бүрэлдэхүүнтэй баг. За Төв аймгийн 9 сумдаар одоо эрт хэдрүүлгийн үйл ажиллагаанд одоо оролцохоор хөтлөх гэж байна. Тэгээд за түрүүн сайдын өвгөнд одоо гарсан. За эрүүл мэндийн өрсөн сэргийлэх үзлэг бол одоо хамгийн чухал. За энэ одоо эрт хэдрүүлгийн үед бол нэлээдгүй бас тооны одоо хорт хулан хоргүй хавдрын онцлогоонууд одоо онцлогдсон. За тэгээд цаг хугацаалгүй одоо эрт үедээ онцлогдсон ийм одоо үр дүнгууд гарч байгаа. Тэгээ энэ удаа бас одоо Төв аймгийн заслагдсан сумын иргэдэд хандаж, за эрт хэдрүүлгийн үзлэгтээ бас
сайн хамрагдаарай, идэвхтэй хамрагдаарай гэж хүсье. За, улсын 3 дугаар төмөлөг 23 онд орон нутагт нийт алслагдсан баруун 5 аймагт эрт илрүүлэг үзлэг оншилгоо зөвлөн туслах үйлчилгээгээ хийгээд ирсэн. Үүнд Баян Үлгий, Ховод, Уус, Завхан, Говь Алтай аймагуудаар хийгээд ирлээ. За энд бол орон нутгийн хүмүүстээ газар дээр нь очиж мэргэжсэн тусламж үйлчилгээ үзүүлэх яг гардан бяс эмч нар маань гардан ажиллах олон мянган хүнд үзлэг хийгээд бас тодорхой хэмжээний илрүүлгийг эрт үед нь өвчнийг онцлох үйл ажиллагаа бол бас амжилттай хэрэгжиж ирсэн. За энэ удаа бол эрүүл мэндийн сайдын өгсөн чиг үүргийн дагуу Төв аймаг бол бүхэлд нь 3-5 эмнэлэг хариуцж явж байгааг нэг нь бол улсын 3 дугаар төмөлөг. За дээр нэмээд хавдар судлалын үндэсний төвтэйгөө гэмтэл согог судлалын үндэсний төв, дээр нь бас хувийн хвшлийн эмнэлгүүд болох нэлээд бас орон нутагт эрт илрүүлэг хийгээд сурсан клиникийн эмнэлэгтэйгээ хамтраад ингээд Төв аймгийн одоогоор бид нартай 15-6 мянган хүнд эрт илрүүлэг үзлэг хийхээр ингээд гарч байна. Тэгээ манайх энэ үзлэгээ бол заамар сумаас хийж эхлэх гэж байна. Орон нутаг аймаг эрүүл мэндийн газрынхаа удирдлагуудаа тодорхой хэмжээний бүх холболтуудыг хийгээд бэлтгэл ажлаа бүрэн хангасан. За явуулын баг болон дээр нь шаардлагатай тохиолдолд зөвхөн эрт илрүүлгээс гадна төрөлсөн мэргэжлийн зөвлөмжүүдийг бас өгч хамтарч ажиллана. За түүнчлэн яг улсын 3 дугаар төмөлөг өөрөө зүрх судасны үндэсний төв, мэдрэлийн мэслийн үндэсний төв байгаа учраас тухайн үед нь бас эрт илрүүлэгт орж шигдээсийн өмнөх байдалтай, за шигдээс одоо зүрхний шигдээсийн эрсдэл өндөртэй хүмүүс иргэд байх юм бол бид нар яг тухайн цаг хугацаанд нь яг мэргэжсэн мэргэжлийн тусламж үйлчилгээг хамтарч газар дээр үзүүлэхээс гадна эмнэлэг рүү шууд цэвэрлэн зөвлөх асуудлыг орон нутагтаа хэрэгжүүлнэ гэдгийг урьдчилсан байдлаар тохирсон. За бидний туршлагаас бод яг орон нутагт ажиллаж байхад ийм эрсдэлтэй тохиолдлуудыг бид нар шууд өөрийн эмнэлэг дээрээ алсын дуудлагын чиглэлээр авчирч цаг алдгүй тусламж үйлчилгээ үзүүлж үр дүнтэй арга хэмжээнд хэрэгжүүлээд сурчсан ийм баг хамт олон байгаамаа. Тэгэхээр манай үйл ажиллагаа амжилттай хэрэгжинэ гэдэгч итгэлтэй байгаа. Ингээд хамгийн гол асуудал маань зөвхөн улсын эмнэлгүүд ч гэдэг юм уу тохон томилогдсон эмнэлгүүд эрт илрүүлэг хийх биш, төр хувийн хвшлийн түншлэлийн хүрээнд энэ үйл ажиллагааг өргөжүүлэн зохион байгуулж байгаа маань маш их сайшаалтай бөгөөд энэ өөрөө ажлыг илүү хурдтай болгоход нэлээх ач холбогдолтой гэсийг бас онцлон хэлмээр байна. За баярлалаа.